За үлсэн сарын гişүү асууя. За Үндсүүлийн цэцгийн дунд суулийн хуралдаанаар өнөөдөр хэлтэж байгаа маргаан бол үндсүүлээр хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд эрүүгийн хуулиар хязгаарлалт тогтоосон үндсүүл нийс зэсэг асуудлыг хөндөж байгаа. Ялангуяа үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, 17 дахь заалт болон бусад заалтаар баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө ба нэр төр алдар хүнд халдшгүй байх үндсэн эрхийн хоорондын тэнцвэрийг алдагдуулж байгаа эсэхийг хянаж дүгнэлт гаргах юм. Тэгэхээр маргааны агуулга үндсүүл заасан үндсэн эрх хоорондын зөрчилдөөний асуудлыг үүсгэж байгааг асуулт асуух юм нь бол тодтогч хэлхийг хүсэж байгаа. Уг маргааныг шалгаж үндсүүлийн цэцгийн дунд суулийн хуралдаанд танилцуулж би илтгэж гишүүний хувьд бол дараах асуултуудыг маргагч талуудаас бол тавьж хариултыг бол авъя. За нэгдүгээрт мэдээлэл гаргагчаас асуух асуулт бол байна. За хит асуулт бол байгаа. За тэгэхээр нэгдүгээр үндсүүлийн 16 дугаар зүйлийн 16, за мөн 17 дахь заалтаас бол үзвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бол үндсэн хууль заасан бусад үндсэн эрх bütтэй салшгүй уялдаа холбоотой. За мөн тэдгээрийн гол шинжүүдийг өөртөө агуулсан нийлмэн шинжтэй эрх гэж тодорхойлж болно. Мэдээлэл гаргагчдаас үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээллийн шаардлагад эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл нь үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, за мөн 17 дахь заалтыг зөрчил хэсгийг тогтоож өгөхийг нийтлэг байдлаар дурдсан байгаа. Үндсэн хуулийн эдгээр заалтуудад нэгдүгээрт итгэл үнэмшилтэй байх, хоёрт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гуравт үг хэлэх, за дөрөвт хэвлэн нийтлэх эрх чөлөө, за эдгээрээс гадна мэдээлэл авах, хайх, хүлээн авах зэрэг багада 6 үндсэн эрх чөлөөг баталгаажуулж хамгаалсан байгаа. Тэгвэл эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл эдгээр эрх чөлөөний яг аль хэсэгт буюу ямар эрхэд яаж ямар хэмжээгээр халдаж байна гэж үзэж байгаа вэ? Мэдээлэл гаргагч бүрээс үү аль нэг мэдээлэл гаргачаас үү? За энэ асуултанд хариулъя. За хариулах гэж байгаа мэдээлэл гаргагч нэрээ хэлээ тэгээд хариулж болж байна. За мэдээлэл гаргагч Баттуул. Цэцгийн гишүүн 6 хүндсэн эрх зөрчигдөж байна. 13-ийн 14 дээр зөрчигдөж байна гэж яг тэгж үзэж байгаа. Итгэл үнэмшилтэй байх. Түрүүн бас их хурлын итгэмжлэгдсэн чөлөөлөгч гэсэн цохон тэмдэглэж байна л. Юуг итгэл үнэмшилтэй байх вэ? Юуг итгэл үнэмшил гэх юм? Жишээ нь сэтгүүлчдэр аваад хэлье гэж бодож байна. Сэтгүүлч улсын хурлын аль нэг гишүүн сайдаас очиод мэдээлэл авлаа, ярилцлага авлаа. Тэр хүн маш ноцтой юм ярьлаа. Тэр хүний үнэн ярьсан уу, худлаа ярьсан уу гэдгийг тухайн сэтгүүлч нэгт шууд мэдээлэх үүрэгтэй. Хоёрт тэрийг нягтлах үүрэгтэй. Юун дээр нягтлахыг үл баримтан дээр тулгуурлаж энэ ихэвчлэн нэрийн сурвалжлах сэтгүүлчдэр байдаг. Тухайн улсын хурлын гишүүн сайд ямар ноцтой юм ярьчих вэ? Энэ нь зөв байна уу гэдгийг хууль зүйн хувьд эхлээд авч үзэн. За тийм байна. Үнэхээр хуулийн зөрчилтэй юм ярьсан байна. Энэ ноцтой юм байна шүү гэдгийг нэг баталгаажуулчих. Хоёрт баримтан дээр ингээд тал бүрээс авсан баримтыг цуглуулад энэ гишүүний үнэхээр хэлсэн юм зөв байна шүү гэж бодоод цааш нь улам дэлгэрүүлж түгээхийг миний хувьд би итгэл үнэмшил төрж байна гэж ойлгож байна. Итгэл үнэмшил төрж байна. Яагаад гэвэл ганцхан би тэр хүний улсын хурлын гишүүн сайдыг хэлсэн дээр би тулгуурлахгүй шүү дээ. Маш олон талаас баримт цуглуулад энэ хүн зөв ярьсан байна. Тийм учраас энэ маш ноцтой байна гэдгийг би итгэл үнэмшил энэ 13-14 үндсэн хууль заасан итгэл үнэмшилтэй байх гэдэг одоо суурь эрхийг зөрчиж гэж үзэж байгаа. Нэг үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдгийг би иргэний хувьас авч тайлбарлахаар. Өнөөдөр нэг жишээ хэлье, нэг кейс хэлье. Нэг иргэн нэг албан тушаалтныг шүүмжлээд өөрийнхөө захим хаягт нийтлсэн. Нийтлэхдээ бүр баримттай нийтлсэн. Гэвтэл энийг нэр төр алдар хүнд хандлаа гэд 13-14 өгсөн. За үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хэвлэн нийтлэх эрхтэй шууд салшгүй холбоотой байгаад байгаамаа. Хүний мэд хэрхийг хөндөж байгаамаа. Одоо жишээлбэл энэ 13-14 цаашдаа яваад энэ үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэвлэн нийтлэх эрхийг хаагаад байх юм бол энэ мэд хэрх энэ одоо
иргэний одоо нөө мэдээлэл авах хэрэг чинь хумигдана гэж үзэж байгаа. За тэгээд дээрэс нь тэр юу хэлмээр байна? Маш олон жишээ байгаа. Дурдж болно. Цэцэн гишүүд маань хүсвэл яг юу юун дээр иргэдийн одоо тэр үг хэлэх хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэг зөрчигдөд байгаа юм бэ гэдэг. Ганцхан жишээ хэлье. Тэгээд бас гишүүд маань зөвшөөрвөл би бичлэг тавьж болж байна. Би энэ ботоогоор аваад ирсэн байгаа нэг жишээ. Сэтгүүлчийг 13-14-оор шалгаад араас нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энгийн хувцастай хүн дагсан. Машинаар дагсан. Тэрийг мэдсэн тухайн хүн сэтгүүлч. Тэгээд шууд машинаасаа буугаад та яагаад дагаад байгаа гэсэн өөрийгөө цагтаа гэж танилцуулсан. Ямар ч үг хэлгүүгээр ингээд гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Би бичлэгийн тавь зөвшөөрөл бичлэг тавьж болох уу? Энэ өөрчлөлтийн өгсөл тавих учраас энэ бас техникийн боломж үүсгэх хэрэгтэй боловч удаа байна л да. За ийм байгаамаа. Тэгээд энэ эрх чөлөөн дээр би нэг л бас нэг кейс хэлчмээр байна. Одоо энэ над дээр тохиолдсон кейс. Гэхдээ яг тухайсан хэрэг бас ярих учир дутагдaltaй байна. Гэхдээ хэлэхгүй болохгүй. Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, улсын их хурлын гишүүн би энэ хоёрын хэлсэн үгийг би сэтгүүлчийнхаа хуваар дамжуулсныхаа төлөө өнөөдөр би шүүгдээд явж байгаа шүү дээ. Нөгөө нэг хууль хүн бүрт эрхтэг шүүлжлэн гэдэг зарчим хаана байна? Хууль шүүхийн өмнө хүн бүрт тэгшүүлжлэн гэсэн тэр зарчим хаана байна гэдгийг би одоо хэлмээр байгаамаа. Тэгэхээр түрүүний цэцэн гишүүний асуулт энэ 6 эрх зургуулаа зөрчигдөж байгаа. Үндсэн хуульд одоо хүний эрхийг тунгалсан энэ суурь зарчмууд чинь энэ 13-14 тэр чигээр нь боомлж байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд өшөө хэлэх боломж олгох баярлалаа. За дараагийн асуулт. За Оросоо өмгөөлөгч хариулах гэж байна. За тэгэхээр эмзэн хуулийн 16 зүйл заасан одоо хүний үндсэн эрхтэй холбоотой асуудал бол үнэхээр ганц эрхээр хэмжигдэхгүй олон төрлийн одоо бүлэг юм их байгаа, нийлмэл их байгаа. Тэгэхээр энэ одоо эрхийг бол 13-14 бол хэд хэдэн үндслээр зөрчиж байгаа. За нэгдүгürt бол үндсэн хуулинд бол Монгол улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй гэж заасан. Тэгэхээр чөлөөтэй гэдэг энэ үг бол зүгээр нэг үг биш ээ. Энэ бол ямар нэгэн шахалт дарамт сүрдүүлэггүйгээр өөрийнхөө үзэл бодлыг айдсгүйгээр дарамтгүйгээр илэрхийлэх хэрэгтэй гэсэн санаа. Эрүүгийн хуулийн 13-14 орж ирснээрээ энэ чөлөөтэй байх зарчим бол алдагдсан. Үндсэндээ айдас гүйцэд автсан. Дарамт шахалтанд өртсөн. Эрүүгийн хуулийн энэ заалт маань ямар байдал үүсгэсэн бэ гэхээр бүгд мэдж байгаа. Яг хулгайн хэрэг, дээрмийн хэрэг шалгаж байгаа юм шиг л 13-14-оор үзэл бодлоо илэрхийлсэн иргэд цагдаад дуудагдж байгаа. 200-300 хэрэг үүсээд 10-20 шүүхрэг явж байна. 80-90% нь хэрэгсэхгүй болж байна. Энэ бол дарамт шахалт босныг харуулж байгаа. Дээрээс нь эрүүгийн хуулийн 13-14 бол өөрөө хууль зүйн техникийн хувьд бол ноцтой алдаатай. Худал мэдээллийн 3 хэлбэр байгаа. Энэ 3 хэлбэрийг гурвангийн оруулсан. Одоо их хурлын төлөөлөгч хэлж чинь гүтгэх тухай ярьж байна. Гүтгэх дотор нь энэ бас байгаа байхгүй. Тэгэхээр 3 хэлбэрийг оруулсан учраас шеэр хийсэн хүн, коммент бичсэн хүн шууд дуудагдаж байгаа. Тэгэхээр бол энэ чөлөөтэй байх гэдэг зарчим бол алдагдаад байна. Тэгэхээр үндсэн хуулийн заасан үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй гэдэг энэ заалт бол үндсэндээ бол үндсэн зарчим шахуу. Үндсэндээ зарчим. Энийг бол шууд одоо хэрэглэх зарчим гэж ойлгох хэрэгтэй. Энэ байдлаараа бол одоо үндсэн эрхийг бол одоо үнэхээр хөндөж байна гэж үзэж байгаа. Дээрээс нь одоо эрүүгийн хуультайгаа хүртэл хашилж байгаа 13-14. Эрүүгийн хуулийн дээр хүнийг итгэл үнэмшил үзэл бодлынхын төлөө эрүүг хариуцлах хүлээхгүй л заалт байгаа шүү дээ. Гэтэл энэ мэдээлэл дотор чинь үзэл бодол явж чинь, итгэл үнэмшил явж чинь, олон юм нийлбэр явж байна. Тэгэхээр бол үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө одоо ингээд цагдаагийн байгууллагад дуудагдаад шалгагдаад тэгээд энэ бол үндсэндээ бол одоо дарамт шахалт үүсгэж байгаа нь бол үндсэн хууль зөрчиж гэж үзэж байгаа. За дээрэс нь бол одоо түрүү ярьсан үндсэн хуулинд бол одоо Монгол улсын иргэний одоо үндсэн эрхийн эдлэх баталгааг одоо төр хангаж дэмжиж өгөх ёстой. Хань баталгаа бол алдагдсан гэж үзэж байгаа. За дараагийн асуулт асууя. За мессеж хариулах юм тийм. За мэдээлэл гаргагч иргэнээс ном бисалаа. За тэгэхээр Улсын сайхан багшийн асуултанд хариулахад миний хувьд Монгол Улсын үндсэн хуулийн за 1-2 дээр байгаа эрх чөлөөний
зачмыг ерөнхийдөө зөрчсөн гэж үзнэ. За нэгдүгээр. За хоёрдугаар болохоор Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтад байгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг бол зөрчсөн гэж үзэж байгаа. За мөн түүнчлэн тус зүйлийн 17 дугаар заалтад байгаа мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэдгийг ерөнхийдөө зөрчсөн гэж үзэж байгаа. За мөн түүнчлэн Монгол Улсын үндсэн хуулийн 19 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаа төрөөс хүний эрх хэрэгчлөөг хангах үед хууль зүйн баталгааг одоо хангах за тэр үүргээ төр одоо биелүүлээгөө гэж ерөнхийдөө үзэж байгаа. За Голбаатар галуутаар орж хариулах байна. Гишүүний асуултанд хариулъя. Үндсүүлийн 16 дахь зүйлийн 16-аас энэ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдгийг шууд байдлаар төссөн гэж үзэж байгаа. Шууд бусаар бол энэ мэдээлэл 16-гийн 17 заасан мэдээлэл хайх авах хэрэг төссөн гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг дотор энэ илэрхийллийн олон хэлбэр байдаг. Зөвхөн үг хэл биш одоо ном бүтээлээр, уран бүтээлээр, лекцээр гэх мэтлэн олон хэлбэр байгаа. Тэгэхээр ялангуяа орчин үед бол захим орчинд бол олон төрлийн хэлбэрээр зөвхөн одоо текстээр биш видеогоор одоо бүр шог зургаар гэх мэт олон янзын хэлбэрүүдийг илэрхийлэх боломж байдаг. Нэгдсэн байгууллагын хүн эрхийн орноос 2011 онд гаргасан тайлбартай илэрхийллийн хэлбэрүүдийг бас нэлээд дурдж өгсөн байдаг. Энэ тайлбар мөн Монгол дээр орчуулагдсан гарсан байдаг. Тэгэхээр нөөц бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг нь өөрөө илэрхийллийн олон хэлбэрийг мөн адил агуулж байгаа. Тэгэхээр нэрүүл 13 14 бүл өөрөө илэрхийллийн олон төрлийн хэлбэрийг зөвхөн үг хэлэхээр биш бусад байдлаар чөлөөт байдлаар илэрхийлэх энэ эрхийг бас хязгаарлаж байгаа учраас энэ 16-аас үзэл бодлоо чөлөөт илэрхийлэх гэдэг шууд байдлаар зөрчиж байна гэж үзэж байгаа. Яагаад шууд бусаар мэдээлэл хайх хүлээж авах гэж байна гэхээр нэгд илэрхийлэх үзэл бодол өөрөө хязгаарлагдсан үед тэрнтэй холбоотой мэдээллийг хайж олж авъя гэхээр тэр нь өөрөө олдохгүй байх тийм дараагийн үр дагаварт үүсгэж байгаа учраас мэдээлэл хайх хүлээж авах бол өөрөө шууд байлаад зөрчсөн гэж үзэж байгаа. За баярлалаа. За одоо маргаан бүхий зохицуулалттай холбоотой асуултыг асууя. Тэгэхээр эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйл заасан элд худал мэдээлэл гэдгийг хэрхэн ойлгож байгаа вэ? Аливаа мэдээллийг элд худал гэж одоо тодорхойлох ямар шалгуур байх вэ? За энэ хурамч мэдээлэл болоод алдаатай мэдээлэл зэргээс юугаараа ялгаатай гэж үзэж байна вэ? Хин Галбаатараас бас асууя. Тэгээ мэдээж холбогдох. За Галбаатар багч нар хариултаа. Тэгэхээр элд худал мэдээлэл гэдэг дээр яг хуу нэгдүгээр манай хууль тогтоомжоор бол одоо аль бисны тайлбар байхгүй. Тэгэхээр бусад улсын энэ чиглэлийн ойлголтыг авч үзэх шаардлага гардаг. Америк нэгдсэн улс зэрэг одоо хүний эрхийг хангах хууль тогтоом сайн гэж тооцогддог улсуудын хувьд бол ерөөдөө хувьчлаад үзэх юм бол 90-с дээш хувийн худалдааг элд худал гэдэг асуудал яригдана гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр бол тэр ойлголтыг дүүсгэж хэрэглэх юм бол хэдийгээр тэр хүний талаар худлаа мэдээлэл хэлсэн боловч нийт худал нь өөрөө тухайн мэдээллийнхээ шүүмжийнхээ харьцаантай авч үзэхэд бол ялимгүй хэлбэрийн төдий ч юм уу байх юм бол тэр үлдэлт худал руу орохгүй гэж ойлгож бахар байдаг. Тухайлбал нэг шүүхээс шийдсэн тестээр тухайн хууль зүйн дотоод тэрийн сайд Ямбатрыг шүүмжлсэнийг пост хүн шеэр хийгээд эргүү ял авсан байдаг. Тэн дээр өөрөө 3 4 өгүүлбэр бичсэн байдаг. Тэгэхээр шүүх тухайн үед яг дүгнэлт хийхдээ тэр харгалзаагүй л дээ. Яг энэ 3 4 өгүүлбэрийн аль нь худал аль нь үнэн гэж байгаа талаар бол дүгнэлт хийгээгүй байдаг. Тэгэхээр бусад шүүхэн шийдвэрийг ч гэсэн харахад бол аль нь элд худал гэж үзэж байгаа, аль нь үнэн гэж үзэж байгаа гэдэг ерөөсөө авах дүгнэхгүй явж байгаа. Тэгэхээр бол хэрэв дүгндэг болох юм бол за миний саяны хэлдэг 90% гэж үзэхгүй байлаа гэхэд 70-аас дээш хувийн худал байна уу? Тэр худал вэ гэдэг асуудал бас яригдах хэрэгтэй. Тэгэхээр энэ ойлголт өөрөө одоо нэгт одоо хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйл ажиллагаанд энэ бусад улс орнд энэ худал мэдээллийг 3 ангиллалын түвшинд аваад үзэхэд бол манай эрүүг үйлийнх бол disinformation нэг хэлээд байгаа юм шиг гэж ойлгохдоор байгаа. Тэгэхээр холбогдох одоо энэ хуулийн төслийг хэлцэх үеийн тайлбарууд тогтоол уралдааны тэмдэглэлийг харахад энэ талаар ямар нэгэн тайлбар хэлсэн асуусан ярьсан зүйл байдаггүй.
Тэгэхээр бол энэ парагт өөрөө misinformation буюу мэрэгжлийн алдаач гэсэн энэ рүү орчих хэрэгслүүд байгаа да. Сүүлд 24 онд одоо жилийн өмнө Хувь зүйн дотоод төрийн яамнаас хил мэдээлэл эрхлэн тухай үйлчлэлийг боловсруулаад засгийн газараас их хурл өргөн барьсан. Энэ дэр илт худал мэдээлэл гэдэг ойлголтыг тайлбарласан байдаг төсөлтөө. Тэгээ энийг яагаад тайлбар оруулсан бэ гэхээр эрүүг үйл зааснаар бол бусад одоо энэ ойлголтыг тайлбарлахдаа бусад үйл заасан нэр томьёо тайлбар ашиглаж болно гэдэг зүйл байдаг. Тэрнтэй уялдуулж тайлбарыг оруулалт. Өөрөлд тэр тайлбарт юу гэж хэлсэн бэ гэхээр орон үндэсгүй худал мэдээлэл гэдэг зүйлийг хэлсэн. Үндсэндээ 100% худал авах тухай тэр хөлөнцөлт бол тусгасан байна. Тэгэхээр илт худал мэдээллийн асуудал бол ялимгүй мэрэгжлийн алдаа гаргаад ч юм уу тэгж ярьсан зүйл өөрөө нийгмийн аюулын шинж бол байхгүй учраас 100% буюу орон үндэсгүй худал мэдээллийн асуудал энэ дээр байх ёстой. Гэхдээ харамсалтай нь паркт бол ялимгүй буюу 90% алдаатай ч юм уу алдаатай биш 10% алдаатай ч юм уу тэр зүйлс өөрөө энэ эрүүг харилцаг татагдаад явж байгаа. За баярлалаа. За мэдээлэл гаргагчийн зүгээс энэ худал мэдээлэл гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр за энэ гэмтрэгт хамаарж байгаа зүйл нь хүний нэр төр алдар хүндийг гутаах санаа зориггүй худал мэдээлэл тараасан үйлдэлж зүйл бол эрүүгийн хариуцлагаар татагдаж болох үс ийм нөхцөл байдлыг бий болгож чижээ гэж байгаа. За өөрөөр хэлбэл хууль тогтоож илт худал мэдээлэл тарааж хүний нэр төрд хандах гэвэл субъектив санаа зорилгод бол ач холбогдол өвлгүүгээр үйлчилсэн өөрөө үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчөөд гэж байгаа нэг. За хоёрдугаарт нь энэ нэр төрд халтсан тараасан буюу объектив талын шинжээр нь хуульчилсан явдал нь үндсэн үйл заасан дээрх эрхийг нь зөрчөөд байна гэж байна. За нэрхэнд халтсан гэдэгт бол заавал нэр төрийг гутаасан гэдэг агуулгыг бүрэн илэрхийлэх өгч гутаасан агуулга байхгүй ч гэсэн нэр хүнд эрх ашиг нь хөндөгдсөн бол халдсан гэж үзэж гомдол гаргаж түүнийг шийдвэрлээд байгаа ийм үйл явдал байгаад байна. За энэ нь бол тодорхой үйл явдалд тулгуурласан үндэслэхгүй эргэлзээ таамаг шүүмжлэлт мэдээ тараасан үйлдэлийг өөрөө эрүүгийн гэмтрэгт холбогдуулж шалгаж байгаа нь өөрөө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөнд цензур дан төвчруулаад байна гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Тэгээд үзэл бодлоо илэрхийлсэн хардах эрхээ хэрэгжүүлсэн. За мөн хүний эрх хамгаалагч нар мөн сэтгүүлч нарыг дуугүй ойлгох, сүрдүүлэх. За энэ санаа зорилгын цаана бол энэ иргэдийн мэдэх эрх мэдээлэлтэй байх руу үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө бүхэлдээ хомигдох гээд байна гэж байгаа. За дараагийн дугаарт нь энэ илт худал мэдээлэл гэсэн ойлголтод тодорхой үйл баримт болсон үйл явдалд үнэлт дүнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой үндэслэхгүй боловч нэр хүндийг нь гутаасан түүнд халдсан бодит баримтыг бүрэн гүйцэд бус алдаатай мэдээлэлд хараасан сөрөг мэдээллийг хамааруулж эрүүгийн гэмтрэгт шалгаж гэмбуруутай тооцоод байгаа асуудал бол өөр энэ үхэлэх мэдээлэлтэй байх хэрэгчлүүд мэдээлэл хаах олж авах түгээх мэдээллийн хэрэгчлөөний зарчмуудад бол өөр нийцэхгүй байна гэдэг байдлаар томьёолж тайлбар гаргасан. За мөн энэ дээр нөгөө ямар зарчим ярьсан энэ дээр үндсэн эрхийг бол зарим тохиолдолд хязгаарлаж болно. Гэхдээ үндсэн гол 6 нөхцөлийн нэг болохын тохирсон буюу зайлшгүй авах зарчим өөрөө зөрчигдөд байна. Энэ эрүүг хуулийн 13-ын 14-р зүйл заасан энэ зүйлээр зөрчигдөд байна. Тодруулах юм бол зайлшгүй авах зарчим нь бол нийгмийн толгомдсон шаардлага байгаа бөгөөд хязгаарлалт нь арчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөж байх хэмжээний байх ёстой. Гэтэл энэ бол арчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй буюу энэ арчлалын үндсэн үзэл санаанд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэл мэдээлэл хайж авах энэ эрхэд бол халдаад байна. Тэгэхээр хэрвээ энэ эрхэд халдж байгаа тохиолдолд энэ арчлалын үндсэн зарчмууд өөрөө ганхах юм аа. Магадгүй шууд утгаараа бол мэдээлэл гаргахчид үйл өгж байгаа бохор 21-р зууны сонгодог ийм хэлмэгдүүлэлт бий болох боломжтой. Хүн үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө ямар нэгэн байдлаар үндэслэл бүхий таамаг бодит факт хэлснийхаа төлөө ял шийдвэрлэх энэ боломжуудыг өөрөө нээгээд байгаа учраас нэгэд байгаа учраас бол энэ үндсэн хуульд заасан үндсэн эрхүүд бол зөрчигдөд байна гэж тайлбар гаргадаг. За. Тэгэхээр илт худал мэдээлэл гэж юуг ойлгож байна вэ гэж асууж байна. Тэгэхээр хэлээрэй. Юу тэмдэглэл протокол явуулж байгаа. За. Мэдээлэл гаргагчийн бүрч орсон. Тэгэхээр илт худал мэдээлэл гэж юуг ойлгож байна вэ? Нийт томны хувьд асууж байна. Юу гэж ойлгох вэ гэх. Тэгэхээр
эрүүгийн хуулийн 13, 14-ийн дугаар зүйлийн энэ нэр нь өөрөө худал мэдээлэл гэдэг томьёолтой байдаг байхгүй. Худал мэдээлэл. Илт худал гэсэн бол бас арга өөр яаж болно. Нэр нь угаасаа худал мэдээлэл гэдэг томьёолтой. Зүйлийн дотроо болохоор илт худал мэдээлэл гэсэн томьёолж байгаа. Илт худал мэдээллнүүд илт худал гүйцэтгэх гэж ойлгохдохгүй байгаа. Доороо өгүүлбэр дотроо илт худал гүйцэтгэх гэсэн бол бид нар гүтгэлгийн түвшний мэдээлэл гэж ойлгож байна. Гэтэл нэр нь худал мэдээлэл дотроо илт худал мэдээлэл гэж томьёолгочоор ерөнхийдөө худал мэдээлэл гэдэг ойлголтыг өрөөд явчихж байгаа. Тэр утгаараа энэ дотор бол одоо нөгөө худал мэдээллийн 3 хэлбэр бүгд орж байгаа гэдэг юм санааг ойлгож байгаа. За мэдээлэл гаргагч иргэн 9 номын бясалгал. За асуултанд хариулъя. Тэгэхээр энэ 13-14-ийн орж исэн зорилго 15 оны эрүүгийн хуулийнхаа үндсэн одоо гэмтэргээс үлдсэн сэргийлэх зорилго нэгдүгээр нийцэхгүй. За зорилго нийцэхгүй байхаас гадна энэ 13-14-ийг анх хууль тогтоогч одоо хуульчлан батлагтаа одоо хэрэг тавгдсан одоо тэмдэглэлүүдийг өнөхөд нь үзэхэд мэдээлэл асар тутмаг байсан. Асар тутмаг байсан гэдг нь өөрөөр хэлэх юм бол энэ хуралдааны одоо тэмдэглэлүүд дээр өнөхөд нь харагдаад байж. За нөгөө мис дис мал эднээс өөрөөр хэлэх юм бол яг энэ одоо хууль тогтоогч одоо энэ тодорхой зүйл залтыг одоо эрүүжүүлэхдээ за нэгдүгürt одоо мэдээлэл нэгдүгürt тутмаг байсан. Аль эсвэл гүтгэх гэдэг тэр гэмт хэргийг хээс гадна одоо худал мэдээлэл тараах гэдэг одоо ийм гэмт шин төрлийн гэмт хэрэг бий болгож байгаа болохоор за ийм одоо нөгөө үндсэн нөгөө худал мэдээлэл гэдэг ойлголтод багтдаг. За тэдгээр ойлголтуудыг нэхэд нав үзээгүй байх болов уу гэж одоо миний хувьд бодож байгаа нэг. За хоёрд нь болохоор багшийн асуултанд түрүүнд дуудсан энийг өн хэрхий яаж тодорхойлох вэ? Миний хувьд хууль зүйн хувьд бол яг илт худал мэдээлэл гэдгийг яг ингээд тодорхойлно гэсэн тийм аль бие усны зүйл угаасаа байхгүй. Гэхдээ өнөөдөр бол албан бус тийм одоо академик эрхчлөөний хүрээнд за судлаачид за мөн түнчлэн одоо зарим судалгааны байгууллагууд за энэ худал мэдээлэл гэдгийг ерөнхийд нь мис дис мол гэдгээр ерөнхийд нь ингэж ойлгодог. За энийг бол ерөнхийд нь холбогдох хууль тогтоомжид нь ерөнхийд нь суулгах ёстой болов уу гэдэг нэг ийм зүйлийг ерөнхийд нь одоо судалгааны дүгнэлтүүд ерөнхийд нь гарч иж байна. За энэ дээр үндэслээд тэр мис дис мол гурвынхаа яг аль нь эрүүдээр яваад байгаа юм аль нь бусад салбарын хууль тогтоомжоор зохицуулагддаг байгаа юм бэ гэдгийг нь өөрөөр хэлэх юм бол асуултын тэмдэгтээ буюу одоо байхгүй нэг ийм зүйл юм болсон байна. За мэдээллийн шаардлагад маргаан бүхий зохицуулалт нь хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн үзэл болоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл нийтлэх, эрх чөлөөнд халдаж тэднийг яллах одоо арга хэрэгсэл болж байна гэсэн агуулга бүхий үндэслэл мэдээллийн шаардлагад удаа дурддагдаад байгаа. Тэгэхээр мэдээлэл гаргагчид ямар үндслээр ийм шаардлага гаргах басан талаараа товч тайлбарлаж өгнө үү? Тэгэд энэ илүү одоо мэдээлэл гаргагч сэтгүүлчдээс бол асуумаар байна. За мэдээлэл гаргагч Баттуул 13-14-ийг эрүүгийн хуульд ямар зорилттой хийвэ? Энэ хууль хэнд ашигтай вэ гэдгээс эхлүүлээ судлаад үзэхээр маш тодорхой. Энэ бол зөвхөн албан тушаалтай эрх мэдэлтэй том дарга нар зөвхөн өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл болгоод хийцэн байна. Ямар ч судалгаагүйгээр зөвхөн өөрсдөө ашигтай. Хууль хэн нэгэнд ашигтай болохоор юу болдог вэ? Тэгэхээр миний ойлгосноор бол дарангуул руу явдаг баг. Өнөөдрийн нэгэн бол яг л тэр зүг рүү явж байна. Түрүүн их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Нэг хүний лоббигоор ингэ хийцсэн юм аа. Харамсалтай бай. Нэг хүн энэ хуулинд ийм юм оруулж байгаа гэнгүүт их хурл нь оруулждаг бол үнэхээр харамсалтай. Тэр нь их хурл, тэр нь үндсэн хуулийн зөрчилтэй. Тэгээ тэрнийх нь үр дагавар маш хэрцгий бөгөөд залхаан цэвэрлүүлсэн ийм нөхцөл байдал руу явж байгаад бол харамсаж байна. Тэгэхээр би энийг яалтчгүй энэ татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулдаг эрх мэдэлтэй энэ хүмүүс өөрсдийнх нь булхайг илрүүлчихгүй. Энийхэн талаар дуурчихгүй.
А хэрвээ энэ дугаараа байвал энэ эрүүгийн хуулийн 13-14-өр энийг чимээгүй болгоё. Ийм л зорилготойгоор баталсан гэдэгт би хувь хүний хувьд үндсэн хуулийн дээр олгогдсон итгэл үнэмшилтэй байна. Эндэрл угаасаа маш олон жилийн хугацаанд эрүүгийн хуулийн энэ төрлийн заалтан сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрг зоригтойгоор шударгаар бодит байдлыг илэрхийлж гаргах тэр ажил хөдөлмөрт нь бол дандаа саад болж ирж байсан. Маш их хэмжээний мөнгөн дүнгээр одоо гомдол нэхэмжлэх тал те одоо жишээл манай түүхэнд 100-ны мэдээ сони сэтгүүлч Бодрмаагийн эсрэг Мон урааны наран хүүгийн гаргасан 300 сая төгрөгийн нэхэмжлэл бол тухайн үедээ бол маш их хэмжээний мөнгө байсан. Төсөөлшгүй их мөнгө байсан. За тэр үйл явдал маш олон сэтгүүлчийг хоошоо ухрах, ерөн сурвалжлах болоод яг энэ чигийн ажлаа хийхэд бол маш их хоош нь ухрааж байсан. Дараа нь бол тэр сэтгүүлчид ер нь энэ салбараас бол явсан байдаг санагдаж байна. Ер нь маш олон төрлийн ийм жишээнүүдийг бол дурдж олно. Тэгэхээр нөгөө талдаа бид нар бол маш ойлгомжтой сая одоо Батбол хэллээ. Угаасаа улс төрчд болоод эрх мэдэлтэй тэр хүмүүсийн аль нэгэн одоо алдаатай бөгөөд ашиг сонирхлын зөрчилдөө тэр шийдвэрүүдийг буруутгаж тэрийг ил болгож бичиж байгаа тэр хөдөлмөрт саад хийж идэг. Угаасаа бид нар ойлгомжтой яагаад одоо энэ төрийн албан хаагчид улс төрчид өөрсдөө саналаараа сонгогдох юм уу томилогдох тэрнээс татгалзах эрх нь бүрэн байгаа тэр албан татсан байж яг энэ чигийн гомдол гаргаад ирдгийг ойлгодгүй. Хуучин бол нэг ийм жишг байж нэлээд олон жил манай сэтгүүлчдийг аварж ирсэн. Жишээлбэл Элбэгд орж юм уу Батууд юм уу тэр үеийн улс төрчид бид нар хизээж сэтгүүлчтэй энэ талаар гомдол гаргахгүй хэвлэн эргчлөө хүндлэх үүднээс бид нар одоо гомдмоор байсан ч гомдохгүй гэдэг ингээд нэг тийм юм зайлвал нэг хэсэгтээ нөгөө бусдад нь одоо нэг юм жишг болоод ч юм уу нэг хэсэгтээ бол одоо авч үлдчихсэн. А сүүлийн үед бол маш их тодорхойгоор гомддог болсон, маш ил тодорхойгоор тэр хүмүүсийн томилдог босоо тогтолцоотой тэр хүмүүсийн томилдог тэр албан тушаалтнууд хүчний байгууллагын тэр шийдвэр гаргадаг учраас ойлгомжтой асуудал болсон байсан. За мэдээлэл гаргач Хүрлбаатар. Яг одоогийн нөхцөл байдал дээр сэтгүүлчдийг яг улс төрчид болон бусад хүмүүсээр яагаад гомдол мэдүүлээд байна вэ? Энэ нь яагаад сэтгүүлчдэд ер нь одоо эрх ашигын хувь зөрчил үүсгээд байна вэ гэхээр нэг юм багт. Хувь хүн болон компани үйл ажиллагааны талаар бид хүн одоо баримттай мэдээлэл гаргаж ирээд тавьчихлаа. Тухайн мөрдөн байцаагч прокурор энэ төр үзмжээр ханддаг юм уу баримтаа гаргаад өчглөөр тэрийг бол ингээд за одоо энэ гэмтрийн шинжгүүн байна гэдэг ингээд зогсоочч улс төрчтэй холбоотой томоохон албан тушаалтнуудтай холбоотой асуудлуудыг ингээд бид бүхэн тавьдаг. Тавихтаа яаж ийнү гэхээр ерөөсөө нэр төрөлд нь халдаад байгаа байхгүй баримтал гаргаж ир тавьчих. Баримтаа юу гэж гаргаж ирээд байна вэ гэхээр бололтой энэ хоёр хүн хоорондоо хамааралтай ийм компани эзэмшиж хийсэн. Энийг ийм байгууллагт энэ эзэмшиж байгаа компанийн нөхөр төрөөс ийм их тендер аваад байна. Тэгэхээр энэ эрх ашигын зөрчилтэй биш шүү гэсэн нэг юм асуудал төвшүүлээ тавьсныхаа төлөө л одоо ингээд яг эрүүг эрхт явчих. Одоо жишээлбэл Монголд одоо анх удаа авах одоо эрхлэгчийн одоо эрүүг эрэг үүсгэж шалгаж байгаа одоо тохиолдол байгаа. Тэр намайг улсын хурлын гишүүн Элбэгбаатар гэдэг хүнтэй холбоотойгоор хамаарал бүхий компани төрийн бас байгууллагын эзэмшигч залуу Эрдэнэс 5-7-оос маш өндөр хэмжээний нүүрсний тендер авсан байж болцсохгүй юм баримт байна гэж тавьсан чинь энийг хэвлэгэн нийтлэх эрхийг нь байгууллагын эзэн өгсөн байна гэж ингээд над дээр эрүүг эрэг үүсгэж. Гэхдээ би одоо энэ хүнтэй ч уулзаж баримтыг мэдэхгүй штэ гэж мөрдөн байцаагч хилээд прокурор хилээд шүүгэж хилээд нэмэр байхгүй. Манай сэтгүүлчдэр гэдэг л Сэлэнг аймгийн одоо энэ Чанцан Төлөм гэж сэтгүүлч байж байна. Шүүгч энэ эрэгт холбогдсон бололтой гэж шалгаж байгаа мэдээллийг бололтой гэд мэдээлэл тавьсны төлөө бас одоо өнөөдөр ингээд хэрэг нь одоо шүүх дээр явж байгаа. 1000 мөрдөн байцаагч хилээч прокурорд хүсэлт өгөөч нэмэр байхгүй. Тэгэл ерөөсөө нүдэ айнаал явчихна. Энэ баримтыг шалгаад өгөөч бид энэ баримт үнэн байхгүй гэхлээр тэр баримтыг ерөөсөө шалгахгүй мөрдөн байцаагч. Шалгахгүй мөрдлөнгөөс л чигээр нь за чи энийг бол угаасаа нэр төрд нь алдсан юм байна. Утаанд оромжилсан юм байна гэж ингээд ерөөсөө ерөнхий утгаар нь яаж доромжилсан гэдгээс тайлбарлаж мэдэхгүйгээр л бид зүгээр л яг үнэндээ шууд тэр чигээр нь явуулаад байна л да.
Тэгээ энийг ямар ч зогсоох боломж авахгүй. Кардан байхгүй. Тэгээд зохих шатны байгууллагууд нь бүгдэнд нь гомдол өгөхлөөр тэрэн дээр нэг гомдлыг хилцэж өрөөд ганц нэг нь одоо боцсон тохиолдол байгаа. Ихэнх нь бол одоо яг ингээд томоохон нэр нөлөө бүхий улс төрчд бол яг энийг бол маш их ашиглаж байна. Тэгээд энээсээ болоод бидэд бол үнэхээр ямар нэгэн байдлаар асуудал төвшүүлсэн бололтой ч гэж хэрэглэж бичиж асуудал төвшүүлж бичих тийм ямар ч боломжгүй болчиход байгаа юм. Ийм л нөхцөл байдал өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна. За, өргөд орлогын өнгөрч орсон. Тэгэхээр сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд бол бас их онцлог байдаг. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллага бол бусад одоо ажил мэргэжлийг бодвол мэдээлэлтэй л тулгаж ажилладаг. Ер нь мэдээлэл тойрч ажилладаг, өдөржин мэдээллийн араас үзэлдэг ийм л одоо ажил мэргэжил байгаа. Тийм болохоор бол үндсэндээ бол энэ худал мэдээллийн 13, 14 гэдэг энэ заалт орсноос болоод сэтгүүл зүйн ажил мэргэжил бүхэлдээ эрүүг эрх зүйн объект болчлоо гэж хэлж болно л та. Өөрөөр хэлбэл мэдээлэл бол энэ ажлын үндсэн ажил нь. Энэ ажил дотор буруу дуруу дашаа мэдээлэл байж болно. Гэтэл үндсэндээ бол сэтгүүл зүй бүхэлдээ энэ эрүүгийн эрх зүй хуулийн нийтийн байгууллагын объект болсон гэсэн. Энэ бол одоо нэг талаас нь харах юм бол яг энэ чигээр үлдэх юм бол сэтгүүл зүйн үндсэндээ төгсөл ирнэ гэсэн. Яг л сэтгүүл зүйн ажил бүхэлдээ эрүүгийн эрх зүйн хяналтанд байна. Эрүүгийн үеийн 13, 14 гэмт хэрэг. Дээрэс нь энийг шалгах эрүүгийн хэрэг хянах шалгааны тухай бүхэл бүтэн процессын үйл байна. Тэгэхээр энэ сэтгүүл зүй бол үнэхээр энэс гарч чадахгүй гэсэн. Тэр утгаар нь би бол энийг бол ер нь бол өөр одоо олон төрлийн ажил мэргэжил байна. Сэтгүүл зүй шиг ингэж эрүүг эрхцсэн объект болсон ажил мэргэжил байхгүй. Энэ мэдхаараа бол сэтгүүл зүйд үндсэндээ дуусчих гэсэн. Тэгээд энэ хүнд ашигтай вэ гэхээр эрх барьснаас ашигтай. Шийдвэр гаргаж байгаа хүнд ашигтай. Яг тэгэхээр тэр мэдээллийг үнэнчээ худалдаж бай шалгуулахгүй байхад энэ заалт бол хамгийн одоо ач холбогдолтой болж байгаа. Хамгийн гол нь сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулаад энэ мэдээлэл үнэн үү худлаа гэдгийг шүүхтэр зөв буруугаар дэвсэлжүүл болчих гээд байгаа байхгүй юу? Үнэн үү худлаа гэдгийг шүүх дээр иргэний шүүхтэр мэтгэлзээний үндсэн дээр шийдвэл болно. Гэтэл эрх баригч шийдвэр гаргагчийн томилдог албан тушаалтан мэдээллийн үнэн зөвийг нягтлан гэдэг дээр асуудал байгаа. Хамгийн гол нь тэр хууль зүйн сайдын харайнд байдаг цагдаагийн байгууллага сэтгүүлчийн мэдээллийн үнэн зөвийг цагдаагийн хууль зүйн сайдын томилдог албан тушаалтны цагдаагийн албан хаагч мэдээллийн үнэн зөвийг тогтоож ийн гэдэг л асуудал байгаа. Тийм учраас энэ бол үндсэндээ бол одоо хүний эрхийг бол ийм байдлаар зөрчих хамгийн чухал зулцхан болж байгаа. Тийм болохоор энэ бол цаашаа ярих юм бол иргэний эрх зүйдээр ярих тустай асуудал. 13, 14 бол бүхэлдээ яг ийм байдалд үүсгэж байгаа. За тэгэхээр орчин үед бол цахим орчин нийгмийн сүлжээ зэрэг бол технологи суурилсан мэдээлэл хайх, хүлээ авах, түгээ харах эрсдлүүдийн хэрэглээ улам бүр өсөж бол байна. Нэмэгдэж бол байгаа. За үүний дагаад бас худал, ташаатай, алдаатай ийм мэдээлэл бол тараах гэх зэргээр хүний нэр төр, алдар хүндэд халдах эрсдэл бол нэмэгдэж бол байгаа. Тэгэхээр ийм нөхцөл эрүүгийн хуулийн 13-ийн 14-р зүйлд заасан гэмтрийн зохицуултаас өөр ямар аргаар хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах нь зүйтэй гэж ингэж мэдээлэл гаргаж болоод за тэдгээрийн одоо өмгөөлөгч хуульчд маань бол үдэж байгаа вэ? За мөн яагаад гэсэн ийм одоо асуултыг бол тавья. За мэдээлэл гаргагч батд бол яг энэ 13, 14-өр маш олон залуучууд, маш олон сэтгүүлчид шалгагдаад шүүхийн хаалга сахиад цагдаа прокуророор шүүгдээд явж байгаа. Энэ тохиолдолд бас олон улсын маш олон жишээ одоо юу гэдэг тийм ээ шийдвэр янз бүрийн юмыг бас уншиж судалж үзсэн. Жишээ нь Америкт би жишээлбэл тухайн хүнийг одоо жишээлбэл би их хоёр гэдэг хүнийг Баттуул гэдэг хүн гүтгээд алдар нэр төрд нь халтсан болвол хуулийн байгууллага биш, мөрдөгч биш, прокурор биш. Тэр намайг гүтгчлээ гэж гомдол гаргасан хүн өөрөө нотлох баримтаа гаргаж өгд юм байна шүүгтээ. Би ийм хийгээгүй. Ийм хийгээг байхад энэ сэтгүүлч, энэ одоо Монгол улсын иргэн, энэ одоо хүн намайг ингэчиж нотлох баримт нь энэ байна. Гэт ингээд өөрөө гаргаад өгд юм. Тэрийн шүүх авч үзээд нэрээ тийм байна. Баттуулаа чи энийг одоо
гүтгэсэн байж таа. Алдар нэрд нь халдсан байж таа. Би шийддэм юм. Манайд бол эсэргээрэл байгаад байна л да. Түрүүн гишүүн таас асуусан. Энэ худал мэдээлэл гэдгийг одоо юу гэж ойлгож байна? Тайлбар нь байна уу? Хин тогтоогоод байна. Өнөөдөр мөрдөгчл тогтоож байна. Тогтохдоо нөгөө нэг цагаатгах болон яллах талыг аль алины баримтлан гэдэг үндсэн зарчмаас ухраад зөвхөн яллах талыг баримталж байна. Энээс үүдэлтэйгээр одоо энэ хүний эрхийн энэ үндсэн хуулийн том зөрчил бий болсон байна л гэж үзээд байна. Ийм жишээ маш олон оронд байна. Түрүүн бас тэр Салваны хэрэггээ тэр Нью-Йорк Таймс тэр цагдаагийн даргатай шүүхтэлсэн тэр шүүхийн шийдвэр бол одоо энэ эрх зүй төртөө энэ ардчилсан нийгэм гэж ярьдаг энэ улс орнуудад жишг болсон шүүх хурал болсон байл шүү дээ. Тэрийг би уншиж үзсэн. Тэрийг тэгтээ бас бүрэн гүйцэд хэлэхгүй байна лээ. Тэрийг нэг болно бүрэн бас энэ олон нийтэд уншаад шийдвэр нь яг яаж гарсныг бас үзүүлчихвэл сонсгочвол яг таны асуултанд бас хариулт өгөх байхаа гэж бодож баярлалаа. За мэдээлэл гаргагч Сумья Азар. За ер нь яагаад энийг эрүүгийн эрх зүйгээр шалгахгүй бос салбар эрх зүйгээр шалгаж болно гэдэг юм хэрэглээд нэг хоёр зүйл байгаа даа. Эрүүгийн эрх зүйгээр тухайн хамгаалагдж байгаа эрх ашигын зөрчигдсөн эрхийг сэргээх ийм л үндсэн гол зорилго байгаа. Зөрчигдсөн эрхийг сэргээх. За тэгээд хууль заасан хариуцлага буруу татгээд оногдуулах. За гэтэл энэ зөрчигдсөн эрх чинь буюу одоо энэ эрүүгийн хуулиар хамгаалагдаад байгаа энэ нэр хүндэд халдах гэдэг энэ зөрчигдсөн эрх чинь иргэний эрх зүгээр хамгаалагдаж байгаа. Буюу иргэний хуулийн 8 9-р зүйлээр иргэний эрх зүгээр хамгаалагдах эрх ашиг гэдэг дээр хамгаалтын аргууд дээр байж байгаа. Хүний нэр төр бол өөрөө эдийн бус баялаг гэж үздэг иргэний эрх зүйд. Тэгэхээр энэ эдийн бус баялагийг иргэний эрх зүгээр хамгаалж болоод. За иргэний эрх зүгээрөө шүүх гэмтэрэг үйлцэн гэмбруудад тооцоод хуулийн хариуцлага хүлээж. Гэтэл нөгөө нэр хүнд нь хохирсон этгээдийн нэр төрийг яаж сэргээх юм бэ гэдэг асуудал хоосон үлдчихэв. Эрүүгийн иргэн шүүх уучлалт гуйхыг даалгаж шийддэггүй. Гэтэл энэ төрлийн маргааныг иргэний иргэн шүүхэд нь хэмжил гаргаад иргэний иргэн шүүхэд нь хэмжлийн шаардлага үндэслэл юу тодорхойлж өгөх гэхээр нэр төрд халдсан үйлдэл хууль төслийг тогтоож уучлалт гуйхыг даалгаж сэтгэл санааны охирол гаргуулах тухай гэж шаардаад шийдэд явж байгаа. За мэдээлэл гаргагчийн зүгээс л өмгөөлөгчөөр хэрэг маргаанд оролцохдоо энэ төрлийн маргаануудад оролцсон шийдэж болоод байна. Гэтэл эрүүгийн эрх зүйн маргаанууд гэмтэр үлдсэн гэмбруудаа тооцсуугаа шийтгэл оногдуулсуугаа гэж ингээд босчихдээ. Гэтэл нөгөө цаана хамгаалагдах гэдэг эрх ашиг яаж сэргэх юм бэ гэдэг зүйлээр тодорхойгүй үлдчихэж байна. Тэгэхээр тодорхой үлдэж болж байгаа тэр иргэний салбар эрх зүйгээр шийдвэрлэх нь өөрөө зөв юм аа. За хоёрдугаарт нь энэ өөрөө энэ эрүүгийн эрх зүйгээр шийдвэрлээд байгаа асуудал нь өөрөө худал мэдээлэлтэй тэмцээд байгаа. Мэдээлэлтэй. Тэрнээс гүтгэлэг, гүчирдлэг, санаатай өс зоригт илэрхийлэлтэй тийм үйлдэлүүдтэй үл тэмцэхгүй зөвхөн мэдээлэлтэй тэмцээд байгаа. За гэтэл тухайн мэдээлэл үнэн зөв эсхийг зарим тохиолдолд тухайн мэдээллийг түгэж байгаа гэдэгт мэдэх боломжгүй байдаг. Энд дээр нөгөө өмнөх авсан жишээгээ хүмүүс дурдж байгаа. Тэгвэл мэдээллийн байгууллагыг нь яллагдагчаар татдаг. Гэтэл тухайн мэдээллийг түгээсэн сэтгүүлч татагдаагүй. Тухайн мэдээллийг сонинд өгсөн, ярилцлага өгсөн иргэн татагдахгүйгээр тэр тараасан гэдгээр нь тухайн мэдээллийг устгуулах. За тухайн мэдээллийг дахиж тараалахгүй байх ийм л санаа зорилгын үүднээс эрүүгийн эрх зүйгээр шалгаад байна. За иргэний эрх зүйгээр мөн бас энийг шалгаж болно. Магадгүй тэр хууль зүйлийг дасан зогсоож болно. Иргэний эрх шүүхтийн шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйл заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэл баталгаажуулаад зарим эрхийг нь төтгөлзүүлж байгаа шалгахч болно. За мөн энэ дээр эрүүгийн эрх зүйгээр шалгахаар юу гараад байгаа вэ гэхээр мэдээлэгчээ заавал илчлэх асуудал гарч байгаа сэтгүүлчтэй. Гэтэл иргэний эрх зүйгээр нь хэмжлийн шаардлага үндэслэл хариуцагч татгалзлын үндэслэл өөрөө нотлох учраас мэдээлэгчээ илчлэхгүй байж болдог. Мэдээлэл өгсөн үнэ илчлэхгүйгээр өөрийгөө үнэн зөв мэдээлэл өгсөн гэдгийг нотлох боломжтой. Гэтэл энийг эрүүгийн эрх зүй рүү оруулж шалгаж байгаа нь юу гэж байгаа вэ гэхээр тухайн мэдээллийг хэн өгсөн бэ гэдгийг олж тогтоох зорилго бас байгаа юм. Тухайн худал мэдээлэл мөн биш гэдгээс бас үл хамааран. Тэгэхээр сэтгүүлч нарыг бол мэдээлэгчээ илчил гэж байгаа бол нэг ясандаа дахиж сэтгүүлчээр ажиллахгүй шүү мэдээлэл өгж байгаа бүх хүмүүсээ надад хэл гэж байгаа. Ийм л дарамт чахал цензур байгаа тийм гэж үзээд байгаа. За ийм учраас бол энийг бол заавал эрүүгийн эрх зүйгээр шалгаад авах шаардлага бол байхгүй. Тухайн нэр хүнд бол иргэний эрх зүйгээр шалгаад бүрэн тогтооход сэргэх боломжтой.
ийм л харилцаа гэж үздэг. За мэдээлэл гаргагч мөрч орсон. Тэгэхээр гишүүн тодорхой асуулаа. Одоо захим орчин, интернет орчинд хөгжсөнтэй холбогдуулаад худал мэдээлэл маш их тархаж байна. Энэ тал дээр одоо ямар одоо бодлого баримталдаг юм бэ? Яах ёстой юм бэ гэж чинь. Улс орнууд бол манай улстай адилхан бүгд л худал мэдээллийн хохирч болж байгаа. Худал мэдээлэл бол дэлхийд явж байгаа. Улс орнууд яг энэ худал мэдээлэлтэй яг тохиромжтой аргаар тэнцэж байгаа. Жишээ нь улс орнууд яаж ийм вэхээр мэдээллийг нэгтлэх буюу худал мэдээллийг ялгах ур чадварыг ерөнхий боловсрол сургуулийн хүүхдүүдэд зааж байна. Багаас нь худал мэдээллийг ялгаж чек-лист хийх одоо энэ аргыг эзэмшүүлж байна. Ингэж тэнцэж байна. Дараа нь худал мэдээлэл тараад байгаа мэдээллийн технологийн компаниудтай хамтарч ажиллаад худал мэдээллийг зохицуулж байна. Технологийн компаниудын оролцоог өөр явах боломжгүй. Технологийн компаниудтай ажиллаж байна. Дараа нь худал мэдээлэл бодлогууд явж байна. Улс орнууд тухайн улс орн худал мэдээлэлтэй яаж тэмцэх вэ гэдэг төрлийн бодлогоо боловсруулж ажиллаж байна. Худал мэдээлэлтэй тэмцэх арга улсууд олцсон байна. Манай улс бол зөвхөн эрүүгийн хуулиндаа худал мэдээлэл тараах гэдэг зүйл заалт оруулаад эрүүгийн хуулиараа асуудыг шийднэ гэж байгаа. Энэ бол боломжгүй. Энэ бол боломжгүй. Эсрэгээр нь аваад үзэх юм бол харин манай улс худал мэдээлэлтэй тэмцэх талаар ямар ч бодлого байхгүй. Худал мэдээлэлтэй тэмцэх талаар ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Хоосон байгаа. Юу ч хийгээгүй байгаа. Тэгээд 13-14-ийг оруулаад худал мэдээлэлтэй тэмцэж байна гэдэг бол энэ үл эндүрлээ. Тэгэхээр худал мэдээлэлтэй тэмцэх талаар олон аргууд байгаа. Нэгийг ч одогтой авч хэрэгжүүлээгүй байна гэж хэлмээр байна. За дээрэс нь засгийн газар бол одоо хүртэл худал мэдээлэлтэй тэмцэх бодлого стратеги тодорхойлоогүй. Улс орнууд яаж тодорхойлж байна вэ гэхээр үг хэлэх, үзэл бодлого чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахын тулд худал мэдээлэлтэй тэмцэж байгаа. Стратеги нь дандаа тийм байгаа байхгүй. Үг хэлэх, үзэл бодлого илэрхийлэх, хэвлэлийг хөгжүүлэх хамгаалахын тулд худал мэдээлэлтэй тэмцэж байгаа. Хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй тэмцэж байгаа. Яг ийм стратегиэд улс орнууд явж байгаа. Зөндөл бодлогын судалгаанууд байна. Манай улс яасан бэ гэхээр худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үг хэлэх эрхийг хязгаарлаж байгаа. Манай стратеги буруу байгаа байхгүй. Ийм учраас бол яаж ч нөхөр худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үг хэлэх эрхийг хязгаарлаж байгаа. Дотор нь давхар зориг агуулж байгаа. Энэ юу гэхээр шүүмжил дуу хоолой 20, ерөн сурвалжлах сэтгүүл зүг 20 гэдэг давхар зорилгоор энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Ийм учраас бол бид бол одоо монголчууд бид нар бүгд худал мэдээллийн давалгаанд автаад ингээд одоо хүндрэл бэрхшээл ус орнтой л адилхан л байгаа. Засгийн газар юу ч авч хэрэгжүүлээгүй. 13-14 бол худал мэдээлэл тэмцэх стратегиуд биш ээ. Илүү санаачтай, илүү сайн ажилласан бол энийг бол эрт шийдэх боломжтой байсан гэж үзэж байна. За мэдээлэл гаргагч иргэнээс номын салаа. За асуултанд хариулъя. Тэгэхээр өнцөгийн шүүх бол өөрөө онлын шүүх. Тэгэхээр аливаа асуудалд хандаж байгаа хэдэн ч гэсэн бас объектив байдлаар юм хэд хандах ёстой. Тэгэхээр юу гэмт хэрэгийг тооцох, тооцох бол яхаарахгүй хууль тогтоогч энэ онцгой бүрийн асуудал. За ийшээ бол ерөөсөө одоо хөндөж ийм тийм гэж ярих нь өөрөө бол утгагүй асуудал. Хэдий тийм боловч нэг ийм нэг зүйл тогтол байгаа. Нийгэмд ёс суртахууны хэм хэмжээ тийм ээ одоо ер нь нэг тийм ёс суртахуун унаад эхлэхээр Монгол байна уу одоо тийм бусад улс орн байна уу гэлтгүү нөгөө хуулийн хэм хэмжээ нь чангаачдаг. Ёс суртахуун жоох ингээд тийм масаараа сайн сайхан болоод явчих юм бол нөгөө хуулийнх нь тийм ээ одоо санкцнаас ахгуулаад бусад бүх юм ерөнхийд нь сулраад за нөгөө ёс суртахуундаа ерөнхийд нь ингээд даатах ерөнхийд нэг ийм нэг зүй тогтлон интервал нь ерөнхийд нь савлаатай. Тэгэхээр ер нь бол би хамгийн ихэнд нөгөө тайлбар дээр ерөнхийд нь хэлж ирсэн. За манай Монгол улсын одоо төр ёсны түүх боломж нэг талаас. За нөгөө талаас эрүүгийн эрх зүйн хөгжлийг ерөнхийд нь аваад үзэх юм бол гүтгэхийг гэмт хэрэгт цоцож ирсэн ийм уламжлалтай байна. Угаасаа уламжлалтай байна. Гэхдээ хууль тогтоогч гүтгэх болон худал мэдээлэл тараах гэдэг энэ хоёр гэмт хэрэг бол одоо ялгаатай гэмт хэрэг гэдгийг бол ерөнхийд нь одоо практикаараа бол өөрөөлбөл нотолцсон байна. За жишээ нь яаж нотолж байгаа вэ гэхлээр 13-14-ийг одоо анх хуульчилж батлахтаа болохоор
гэмтэргийн шинжээхийн хувьд бол энэ бол объектив шинжээд ерөнхийд нь зөвшлөгдөж явхад хууль тогтоож буй хэлбэл баталсан. Гүтгэх гэмт хэрэг бол одооний эрүүгийн хэрэгцүүд байгаа онол номлолоороо бол субъектив шинж болон объектив шинжээр нь ерөнхийд нь явхад ерөнхийд нь тодорхойлсон. Өөрөлдвөл тухайн үед хүчин төгөлдөр мөлдөгдөж онолоор аваад үзэх юм бол объектив болон субъектив субъект объектив тал гэдэг нөгөө үндсэн нөгөө дөрвөн элементийн онолоор ерөнхийд нь явж зөөцдөг байсан. Одоо хүчин төгөлдөр мөлдөгдөж байгаа энэ хууль тогтоомжид энэ 13 14 гэдэг бол гүтгэх гэдэг гэмт хэрэгээс эрсдэл агуулгын үед ерөнхийд нь өөр. Тийм болохоор тэр үндэсний эрүүгийн хууль тогтоомжид тавигдах тэр үндсэн хуулийн тэр нэг шаардлагыг бол яхаарахгүй 13 14 бол хангахгүй байгаа. Тэгвэл тодорч хэлэх юм бол Монгол Улсын үндсэн хуулийн үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх мэдээлэл хайх хүлээн авах эрхийг бол ерөнхийд нь зөрчсөн ийм зохицуулт ерөнхийд нь болцсон болж байгаа. Яг энэ хүчин төгөлдөр мөлдөгдөж байгаа 13 14 бол. Галаатар гişүүд асуултанд хариулъя. Тэгэхээр эрүүгийн хууль заахгүйгээр бусад байдлаар энэ захин орчинд нэр төрөлд хамгаалах ажил хийгдэж байгаа. 3 төрлийн арга байгаа л та. Нэгдүгээр төрөө мэдээлэл гаргаж Сумын газраас нэлээд дэлгэрэнгүй тайлбарсан 91 шүүхийн процесс байгаа. Энэ өөрөө талуудыг ижлэх хэрэгтэйгээр оролцдог. Талуудад хэрвээ нотлох баримт байхгүй бол эднийхэн шүүхэд хандаад шүүх өөрөө нотлох баримтыг бүрдүүлэх сургалт ажлыг хийх боломжтой байдаг. Бүр хэлж чадвал ч гэсэн нотлох баримт бүрдүүлдэг. Ийм онцлог байгаа. За дараагийн гол юм нь болохоор юу? Захин орчны цаана ихэнх нь сахим хэвлэл мэдээлэл хэрэгслүүд байдаг. Тэгэхээр захим хэвлэл мэдээлэл хэрэгсэлтэй холбоотой энэ алдаатай буруу мэдээлэл явчлаа гэх юм уу тэрийг залруулах арга хэмжээ авах нь нэгдүгээр тухайн редакц өөрөө авна. Хоёрт нь болохоор хэвлэл мэдээллийн зөвлөл буюу хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллагад ханддаг. Тухайн зохицуулалтын байгууллага буюу өөрөө ёс зүйн хорон хурлаа хийгээд холбогд баримтаас цуглуулж үнэлээд энэ үнэхээр сэтгүүлч мэржлийн ийм ёс зүйнүүд ийм залтыг төрсөн байна гэж үзэх юм бол энэ талаар холбогд халууд мэдээлэл төвлөлтөй гаргаад тухайн хэвлэл мэдээллийн редакц нь алдаагаа залруулах ийм арга хэмжээ авдаг илүү мэржлийн өөрөө удирдлагын ийм арга зам гэсэн. За гурав дахь арга бол илүү нөө технологийн шийдэл байна. Энэ дээр бол улс орнууд бол илүү алгоритм ил тод байдлыг хангах чиглэлээр анхаарч байгаа. Ялангуяа Facebook-ээр ши авах юм бол тэр өөрөө ямар мэдээлэл хамгийн их үзүүлэх үү, ямар мэдээллийг хүмүүсийг илүү автуулах уу гэдэг тухайн алгоритм өөрөө шийддэг. Тэгэхээр тухайлбал ковид үед бол манай засгийн газар юу яасан л та. Яг нь зорилгын зөв боловч эрүүл мэндийн юм санамж зөвлөгөөг хамгийн ихэнд харуулдаг баяа хүмүүс нөгөө ньюсфид дээр гэдэг Facebook дээр яриад Facebook TV гэж хэлээд тэгээд тэр зүйлсүүдийг хийж ирсэн. Гэтэ энэ хэрэг өөр төрлийн мэдээлэл хамгийн түрүүнд гарууллаа гэж засгийн газар захиалт өгөх юм бол энэ бол хортой үр дагавартай болж байна. Тийм учраас энэ цаана байгаа алгоритм яаж ажиллах вэ? Ямар мэдээлэл хамгийн хурдтай түгэж байгаа гэдэг тэр алгоритм ил тод болгооч гэдэг ийм шаардлагыг тавьдаг. Энэ чиглэлээр ч гэсэн ЮНЕСКОгийн олон зөвлөмжүүд байдаг. За тэгээд өөр нэг зүйл нь болохоор энэ баримт шалгах төвүүд үүдэг. Улс орнуудаар баримт шалгах хүнсний сүлжээнүүд байгаа. Дэлхийн ихэнх орнд байгаа. Монголын хувьд тухайлбал Монголын баримт шалгах төв гэдэг байгаа. Энэ өөрөө Facebook-тай хамтарч ажилладаг. Энэ төвийн энэ ашаа мэдээлэл байна, disinformation байна гэдэг энэ тэмдэглэгээ хийчих юм бол тухайн мэдээллийг Facebook өөрөө алгоритмаараа тархалтыг ингэж хомж өгдөг. Сарниулдаг, их үзэгдэх, тэр үзэгдлийг багасгадаг ийм арга хэмжээ авдаг. Тэгэхээр манай энэ баримт шалгах төвээр танахын дүгнэлтэд буруу гаргасан байна. Disinformation гэж дүгнсэн байна. Энэ дүгнэлтэд өөрчлөөч гэж хэлдэм. Тэгж бас зар заардаг тохиолдол байдаг л. Нэгэнт эднийхээс ингэж дүгнэлт гараад энэ бол misinformation байна, disinformation байна гэсэн байхад тэр мэдээлэл Facebook дээр дахиж таардаггүй. Тэр бол захим орчинд хот мэдээлэл илүү 6 дахин хурдан таардаг гэх юм баримт мэдээлэлүүд байдаг. Тэгэхээр энэ бусад арга замаар бол энэ баримт худал мэдээлэлтэй тэмцэх улмаар нэг төр алдар хүнтэй хамгаалах боломжууд байгаа. Өөр нэмж хэлэх зүйл юу вэ гэхээр манай эрүүгийн процесс ч өөрөө бас нэлээд удаан процесс явдаг. Хамгийн хурдандаа нэг 2 сарын ажиллах баг. Тэр тохиолдолд нөгөө нэгэнт тархсан мэдээлэл үл аль хэдийн ингээд үнэн нэтээр болоод тарцсан байдаг. Тэгэхээр энэ хугацааны явж манай эрүүгийн процессыг өөрөө онооч байгаад харуулж байна. За баярлалаа. Ахтай яриулж нөгөө бэсэн. За. За, улсын хурлын эзэмшилсэн төлөөлөгчөөс асуух бас хэдэн асуулт бол байгаа тийм. Тэгэхээр эрүүгийн хуулийн 13-ын
14-р зүйлд бол хүний нэр төр алдар хүндээс бол гадна хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гэдэг ойлголтыг бол хуульчилсан бол байгаа. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хууль за иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлэх эрх чөлөөг онцгойлон бол авч үзсэн байдаг. За онцгойлон авч үзэхээр цацуугаас уг эрх чөлөөний хязгаарлалтад тавих шаардлагыг нэрлэн тоочин заасан байдаг. Тэгэхээр нэгдүгээр бусдын эрх алдар хүнд, хоёрт бол үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд болоод ёс суртахууныг хамгаалах үндслээр үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болно гэж бол тодорхойлсон байдаг. Гэвтэл эрүүгийн хуулийн 13-14-р зүйлд үүнд хамаарахгүй хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гэх ойлголтыг хамааруулсан байгаа. За ямар үндэслэл хэрэгцээ шаардлагатай холбоотой байсан бэ гэсэн асуулт байна. За сайхан гишүүний асуултанд хариулъя. За Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүрэгтэй гэж хуульчлагдсан. За 18 дугаар зүйлийн 5-д үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх чөлөөг тус улсын нутагт өсгөрт байгаа гадаадын иргэн хариалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлалт тогтоож болно гэж заасан байна. За энэ 18-ын 5-д заасан 3 үндслээр хязгаарлалт хийж болох үндсэн эрхтэр үндэсний аюулгүй байдал, хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах гэсэн ийм 3 зорилгоор. За тэгтээ хуулиар журмаар биш. За 19-ийн 2-т бол онцгойлон дайны байдал зарласан тохиолдолд үндсэн хууль бусад хууль заасан хүний эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж байна. Түүнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түншлэн хэнд боловч эрүүшүүл тулгах, хүнлэг ус хэрцгий амтрах оргилсон хуулийн залтыг үл хөндлөнө. За 19-ийн 3 хүн эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал бусад хүний эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хүний үндсэн хууль заасан 2 дугаар бүлэгт заасан хүний эрхийн бүлэгт хүний үндсэн эрх болон салшгүй эрхийг нэгдүгээр зааглан тодорхойлсон. За ингэхдээ энэ тавигдах хязгаарлалт гэдэг бол үндсэн үүрэг болон журам төргийг хэлж байгаа. Үүрэг гэдэг бол нөгөө талдаа нөгөө хүний эрхийг хязгаарлах тавьж байгаа хүрээнд тавьж байгаа хязгаарлалт гэж байна. Тийм учраас ямар хүрээ хязгаарт, ямар зорилгын хүрээнд хуулиар хязгаарлалт тавьж болох вэ гэдэг энэ Монгол Улсын үндсэн хуулийн энэ үзэл санаа иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад заасан тэр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд тавьж болох хязгаарлалтын үзэл санаатай би нийцж байна, огтлцож байна, давхцаж байна гэдэг ийм зүйлийг хэлмээр байгаа. Энэ тухай тайлбар хэлсэн. За энэ дотор бол хязгаарлалтын дотор олон улсын пактад юу гэж вэ нөхөр нийгмийн ёс суртахууныг хамгаалах зорилгоор хязгаарлалт тавьж байна. За нийгмийн ёс суртахууныг гэж одоо юу хэлээд байна вэ гэж. Нийгмийн ёс суртахуун. Өөрөөр хэлбэл хүний тэр эрхэмсэг оршихуй, хүн хүнтэйгээ хүн шиг хандах, хүнийх нь хувьд хүндэтгэлтэй хандах, хүндэтгэх тэр үзэл санааг хамгаалах гэдэг бол аль ч төрийнч тэр үндсэн хуулийнч тэр ердийн хуулийнч тэр хэрэгцээ шаардлага байна. Тухайн хүний хөндөгдсөн эрхийг хамгаалах, тухайн хүний одоо нэр төр эрхэмсэг оршихуйг хамгаалах асуудал бол иргэний хуулиар хамгаалагдаж байна. Өөрөөр хэлбэл тэр эрх нь хөндөгдсөн, өөрийнх нь одоо эмзэг нэр төрд халтсан тохиолдлыг шүүхт хандаж нэр төрөөс сэргийлэх тэр асуудал бол иргэний хуулиар зохицуулагдав.
Эрүүгийн хууль юу хамгаалаад байгаа? Эрүүгийн хууль. Эрүүгийн хуулийн үндсэн зорилго бол тэр илүү нийтлэг эрх ашигтай, тухайн хүнээс илүүтэй тэр эрх юмсыг одоо энэ нийгмийн ёс суртахууныг эвдэж байгаа, нийгмийн оюун санааг бузруулж байгаа, санаа зорилготой гүжир гүтгэлгүүдийг тараадаг. Энэ зүйл бол нийгмийн оюун санааг эвдэж байна гэж үзэж байна. Энэ тухайн хүн хохирогч болохоос гадна нийгмийн маш олон давхраг хохирогч болж байна гэж үзэж байна. Тухайлбал миний бие хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед цагдаагийн 4 албаа хаагч үлэгдэж насан туршаагүй охиныг хүчинтсэн гэдэг мэдээллийг түгээсэн. За энэ мэдээлэл нь өөрөө гэмт хэргийн шин чанартай үйл баримт байсан. За олон нийт бол энд одоо маш их бухимдсан. За энэ одоо тодорхой төрлийн гэмт хэрэг шалгадаж нэг цагдаагийн албаагч энэ гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхээр дэм буруутаа тогтоодож бусад 3 албаагч нь гэмт хэрэг үйлдээгүй гэдэг цагаатсан байдаг. За гэхдээ нийгмийн оюун санаа юу гэж одоо үзсэн бэ гэхээр энд одоо тэр систем хуулийг сахиулах ёстой, төрийг төлөөлж байгаа энэ институцийн одоо тэр асуудал давхар маш хүнд байдалд орж байгаа. Өөрөөр хэлбэл наад захын одоо тэр систем хууль ёсны шаардлагуудыг тавихад тэрний нэр хүнд дархлаа одоо авах юм байхгүй болж байгаа гэсэн үг. Энэ нь өөрөө нөгөө хууль дээдлэг, хуулийн одоо хэрэгжилтийг сахиулах тэр систем давхар зохиолдол үүж байгаа. Тэгэхээр жишээлбэл энэ нь юу илэрхийлээд байна гэвэл цаана энэний хохирогч одоо энэ худал мэдээллүүдийн цаана бол төр ард түмний итгэлцэл бас хамт нурж идэг. Энэ өөрөө бас үндэсний аюулгүй байдлын одоо дархлаа асуудал болж байгаа жишээтэй байдаг. Тэгэхээр нийгмийн ёс суртахууныг эрүүгийн хууль өөрөө хамгаалагч байдаг. Эрүүгийн хууль бол тэр чигээрээ ёс суртахуун. Хүн алж болохгүй, худлаа ярьж болохгүй, хүнийг залилж болохгүй, хүнийг өвтөж болохгүй гэсэн ийм одоо хууль. Энэ дотроо хамгийн илүү ноцтой. Илүү хор уршиг ихтэй. Энийг одоо цааш нь түүх нь илүү хор аюултай гэсэн хамгийн ноцтой үйлдэлүүдийг бол эрүүгийн хуулиар зохицуулж ингэж хамгаалж байдаг. Тийм учраас би сая хэлсэнчлэн энэ гүжир гүтгэлгийг зөвшөөрч эрүүгийн хуулиар хамгаалахгүй болох нь илүү ноцтой үр дагавартай. Илүү ноцтой. Жишээлбэл одоо Америкийн ч бай, Английн ч бай, тагнуулын байгууллагын конгресс төгссөн репорт. Тухайн улсын ерөнхийлөгчийн сонгуульд өөр гадны улсын тусгай албад захин орчинд сошиал торол байдлаар үзүүлж нөлөөсөн гэдэг ийм репорт албан ёсны байдлаар ил болж тавигдаж байсан. Энэ юу хэлж байгаа нөхөр тухайн засгийн эрх мэдлийг одоо өөрсдөө мэдэх илүү зөв хүн илүү ард түмний дуу хоолой болох тэр бодлогын санал өгөх тэр боломжид хүртэл энэ худал мэдээлэл мөн нөлөөж байдаг. Энэ үйл ажиллагааг системтэй гэж. Тийм учраас би нөгөө Монгол Улсын үндсэн хуулийн цэцэг энэ асуудлаар бас эрх үхийн энэ байгууллагуудаас мэдээлэл бас яг энэ захим орчны худал түгээлцтэй одоо зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах мэдээж хэрэгтэй учраас бас аваасаа гэж одоо нэгдүгээр төсөж байна. За хоёрдугаар энэ илт худал мэдээлэл тараахтай холбоотой Монгол Улсын дээд шүүх нэг шийдвэр гаргасан байна. 2024 оны 10 сарын 2-ны өдөр 2024 ХЭ дроп 110 Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. За энэ дээд шүүхийн шийдвэр бол Монгол Улсын үндсэн хууль зааснаар мөн эцсийн шийдвэр байдаг. Тодорхой хэрэг маргааны хянан шийдвэрлэх замаар
тухайн хуулийн одоо зөвлөл заалтыг юу гэж ойлгох вэ гэдэг дээр бас тайлбар ердөө хуулийг тайлбарлаж бас хэрэг маргааны шийдвэрлэдэг. За би энэ шийдвэрт байгаа улсын дэжүүрийн шийдвэрийн тогтоохстой нэг залтыг уншиж өгье гэж бодож байна. Эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхаа бүрэн илрүүлэх. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял ногдуулах. Гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцохгүй байх. Хүний эрх хууль ёсны ас сонирхлыг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргийхэд оршино. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний нэр төр, алдар хүнд эрх, хууль ёсны ас сонирхлыг хүндэтгэх гэж иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон байна. Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаанд оромжсон агуулгатай бус харин илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэлийг ойлгуул зохино. За ийм үндэслэх хэсэгтээ нэг 3 өгүүлээр улсын дээд шүүх бичсэн байна. За ажил хэргийн нэр хүндийн тухайтад эрүүгийн хуулиар хамгаалагдвал зохих ийм одоо үйлдэл байдаг. За мэдээж шүүхийн шийдвэртэй холбогдсон одоо асуудал хэрэг учрлын талаар би тодорхой кейс бол мэдэхгүй байна. Ажил хэргийн нэр хүнд гэдэг бол бас түрүү хэлсэнчлэн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдүүдийн хувьд бол энэ бол ямар ч одоо мөнгө зүйлээр үнэлж болшгүй ийм үнэтэй капитал байдаг. Тухайн одоо ялангуяа арилжааны банкуд энэ бол одоо маш олон харилцагчтай. Тэнд одоо хадгаламж эзэмшигчдийн итгэл дээр тэр бизнес явж байдаг. Альва бизнес бол дандаа итгэл дээр явж байдаг. Тэгэхээр худал хуурмгийн шинжтэй ийм мэдээлэл нь тухайн бизнесийн байгууллагын ашиг, үйл ажиллагаа, бүх зүйл нөлөөлөх, дампуурах хүртэл ийм нөлөөтэй. Тийм ч учраас хэдэн их 80 тэрбум долларын үнэтэйгээр тэр бизнесийн нэр хүндүүд хамгаалагддаг. Тийм учраас энэ бол одоо заавал одоо эрүүгийн хуулиар хамгаалах шаардлагатай. Өрсөлдөгчөө намрахын тулд захиалга өгч худал мэдээлэл түгээх ийм одоо ажлууд бол бизнесийн байгууллагуудын өрсөлдөөнд байдаг. Мөн төрийн бус байгууллага учраас улс төрийн намуудч байдаг. Тийм учраас энэ бол одоо төрийн одоо сонгуульт ажил, ард түмний мэдих хэрэггүй олон асуудал дээр нөлөөлдөг учраас энэ бол заавал эрүүгийн хуулиар хамгаалагдах учиртай ийм харилцаа байдаг гэж хэлэх. За тэгэхээр эрүүгийн хуулийн 13-ийн 16 дугаар зүйл бол өөрөө үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 заасан халдашгүй. За мөн чөлөөтэй байх эрхийн хүрээнд бол баталгаажсан. Яахааргүй хүний нэр төр, за алдар хүнд алдашгүй байх үндсэн эрхийг бол хамгаалах зорилготой. За энэ дээр бол хинч бид нар бол маргахгүй. Гэтэл нэр төр, алдар хүнд нь өөрөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт болдог бол онцлогтой. За тэгэхээр эндээс үндсэн хууль заасан хоёр үндсэн эрх хоорондоо зөрчилдөг нөхцөл байдал үүсэхээр ийм одоо байдалтай бол байна гэж бол хэлж болно. За энийг бол мэдээж үндсэн хуулийн эрхцэн онлын одоо судлаачид за хэлдэг. За тэгэхээр үндсэн эрхийн зөрчилдөөнийх нь хувьд ингээд аваад үзэх юм бол хууль тогтоогч эрүүгийн хуулийн 13-ийн 14 дугаар зүйлд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнөөс давуу одоо гэж үзсэн нөхцөл байдал бол энэ мэдээлэл гаргасан за иргэдийн мэдээлэл болоод за энэ мэдээлэлтэй холбоотойгоор бас энэ хуульчдын тайлбар за энэ мэдээлэлд авагдсан бол нотлох баримтуудаар бол нотлогдож бол ийм байдалтай бол байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг эрх Монгол Улсын үндсэн хуульд тунхагласан за хуульчилсан үндсэн эрхүүдийн нэг эрхэн дээрээ нөгөө эрх нь бол явахыг бол дорой байж болохгүй. Бүх эрхүүд бол тэгш тэнцвэртэй за хамгийн гол чухал зүйл бол тохирсон зайлшгүй байх ёстой. Тэгэхээр энэ талаар хууль тогтоогчийн буюу улсын хурлын идэвхжлэгдсэн төлөөлөгчийн байр суурийг сонсох нь зүйтэй гэж бол үзэж бол байна. Энэ талаар та хариулна уу?
За асуултад ер нь нэлээд товч тодорхой хариулаарай. Нэлээд сунжирч байгаа учраас санаанууд давтагдаад байгаа шиг санагдаад байна. Тийм ч асуултанд тодорхой хариулахыг хүсье. За Монгол Улсын үндсэн хуульд заасан хүний нэр төр алдар хүнд гэх хоёр ойлголтыг хууль ёсны эрхийн хамгаалалт бол зааг ялгаатай хөөжлөгдөх ёстой гэсэн байр суурьтай санал нэг байна. За эрүүгийн хуулийн 13-14-т энэ зааг ялгаа сайн гараагүй буюу тохирсон тус байх шинжтэйгээр зохицуулагдсан байна гэдэг асуудал дээр бол улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр өгсөн тайлбартаа бас энийг ялгаж хэлсэн. За ялгаж хэлэхдээ бол хууль тогтоогчийн хүсэл эрмэлзэл бол нэр төр ба алдар хүндийг бол ялгаж зохицуулсан юм. Өөрөөр хэлбэл тэр эрүүгийн хуульд оруулах гэж санаачилсан хуулийн төслийн тайлбар хэсэгт бол албан тушаалтан, нийтийн албан тушаалтан, ажил үргийн үүргээ, албаны үүргээ биелүүлэх явцад үйлдсэн тэр үйл ажиллагаатай холбогдуулж хардсан сэрдсэн үйлдэлийг бол гүтгэгсэн гэдгээр бол гомдол гаргахгүй ирэхгүй гэж шууд хаасан байна. Энэ бол юу хэлж байгаа нөхөр ажил хэргийн нэр үндэст нь халтсан гэдгээр цагдаад гомдол гаргахгүй иргэний шүүхтэй яваа гэж хэлээд байна. Яг энэ асуудал дээр. Харин хувь хүнийх нь хувьд үндсэн хуулийн 14-ийн 1-т заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэх шүү. Эрхэлж байгаа албан тушаал үл харгалзан эрхтэх шүү. Хүн болохынх нь хувьд хүнийг нь матарлаад тэр дарга байна уу, цэрэг байна уу? Гутаагаад тэр байгаа үйлдэл дээрээ бол гомдлоо гарах хэрэгтэй. Яг бусад иргэдийнхээ адил гомдлоо гарах хэрэгтэй. Албан тушаалтныхаа хувьд ажил хэргийнхаа гүйцэтгэж явахдаа чи ингээд албаны бүрэн эрхийг хэтрүүлсэн байна, уруулсан байсан, авилга авсан байна, чи үнэлэхгүйгээр хөрөнгөцсөн байна гэдэг тэр хардсан сэрдсэн иргэнч бай, хэвлэл мэдээллийн байгуулагч бай, тэр мэдээлэл дээр бол цагдаад гомдол гарах хэрэггүй. Энэ дээр бол чи нийтийн албан тушаалтан болох хувьд чиний ард төр буюу цаад утгаараа ард түмний чи итгэлийг хүлээж төлөөлж байгаа хувьдаа чи илүү төвчээртэй байх хэрэгтэй. Чи илүү хүлээцтэй байх хэрэгтэй. Түрүүн Баттуул хэлж байлаа. Чи өөрөө тэр буруугүй гэдэг нотлохоронтой өөрөө иргэний шүүхтэрээ барьж очиод өөрөө нотлдог байх хэрэгтэй гэдэг. Тэр ялгамжтай шалгуурыг бол эрүүгийн хуулийн тэр гүтгэх гэдэг зүйл анги хийгээд хоёр тайлбар оруулах гэсэн. Тэр үзэл санаан дээр бол миний хувьд хууль тогтоогч тэр баг. Тэр ч утгаараа би энэ мэдээлэл гаргаж байгаа талын энэ байр суурь дээр бол би адил байр суурьтай байдаг. Тийм учраас тэр би илт тодор мэдээлэл тараах гэдэг энэ хуулийн заалтыг саяны хэлсэн тэр тайлбарыг оруулах чиглэлээр боловсронгуй болгохыг би хүлээн зөвшөөрч байна. Харин энэ ерөөсөө эрүүгийн хуульд байх ёсгүй. Энэ зүйл яг. Энэ хүний нэр төр алдар хүнд гэдэг зүйл зөвхөн иргэний хуулиар хамгаалагдах ёстой, эрүүгийн хуулиар хамгаалагдах ёсгүй гэж ярьж байгаа би байр суурийг дэмжихгүй байна. Энэ бол илүү гомдол гаргаж байгаа тал ч гэсэн энэ дээр хангалттай үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйн талаасаач тэр онлайн талаасаач тэр хангалттай би тайлбар гаргаж чадаагүй гэж бодож байна. Хангалттай факт би нотолж би бас чадахгүй байгаа гэж бодож байна. За тэгэхээр одоо энэ тавих асуулт бол их чухал асуулт бол байгаа. Яг гэвэл сая 2 дугаар асуулттай энэ миний тавих асуулт бол их чухал байгаа юм. Тэгэхээр яахааргүй хүний нэр төрийг хамгаалах ёстой юу гэвэл хамгаалагдах ёстой. Энэ бол бүр туйлын хамгаалагдах ёстой. Гэхдээ үүний цаана итгэл үнэмшил, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний асуудлаас хөндөгднө. Тэгэхээр энэхүү худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт саяны хэлсэн энэ хоёр үндсэн эрхээсээ гадна зорчих эрхийг хязгаарлах ял оноох санкц бол агуулсан байна.
Тэгэхээр эндээс 3 дахь эрхийн асуудал бол гарч ирж байгаа үндсэн эрх юм. Энэ гэмт хэрэгт ялагдагчаар татагдсан хүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ бол авдаг. Одоо ч хасаавчлаа. Энэ тогтоосон газар нутаг дэвсгэрээс гарч явах, за мөн одоо Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, за тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг одоо хориглох, за тогтоосон замаар зочихыг ялагдагчид одоо дайлгах байдлаар бол одоо хэрэгждэг юм байна. За эдгээрийг нэгтгээд ингээд дүгнээд аваад үзэх юм бол худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь иргэний үндсэн хуулиар одоо баталгаажсан үндсэн эрхийг нэгэн зэрэг давхар хязгаарлах хууль зүйн үр дагавар үүсгдэг онцлог одоо гэмт хэрэг болж байж магадгүй юм аа. Яг гэвэл энэ гурван үндсэн эрхийн асуудал өөрөө хөндөгдөж байна. Тэгэхээр энэ манай үндсэн хуулийн оршил хэсгийн эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм зохицлоо хөгжүүлэх, тэр зорилго болон хүний эрх хэрэгчлөөг баталгаатай эдлүүлэх үндсэн хуулийн суур үзэл баримтлалд хэр зэрэг нийцэж байна гэж та үзэж байна вэ? За, үлзэл сайхан гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр эрүүгийн хууль бол 3 үндсэн зорилго байдаг. За нэг нь бол тэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг цээрлүүлэх зорилготой. За хоёр дахь нь дараагийн ийм төрлийн гэмт хэргийг гаргуулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилготой. Өөрөөр хэлбэл бусдад харуулж айлах зорилго бас байдаг. Хүн авч болохгүй нэ шүү. Хулгай хайж болохгүй нэ шүү. Худлаа ярьж болохгүй нэ шүү. Тэгвэл та төрийн цээрэл үзэх нь вэ шүү гэдэг ийм урьдчилан сэргийлэх зорилго байдаг. За 3 дахь зорилго бол зөрчигдсөн эрхийг сэргээ эдлүүлэх зорилго байдаг. Зөрчигдсөн эрхийг сэргээ эдлүүлэх. Өөрөөр хэлбэл тэр хохирогчийн тэр одоо зөрчигдсөн тэр одоо эрхийг сэргээ эдлүүл. Одоо яриад байгаа иргэний шүүхийн асуудал бол тэр зөрчигдсөн эрхийг сэргээ эдлүүлэх гэдэг тэр зорилгыг яриад байгаа. Зөвхөн. Эрүүгийн гэмт хэрэг дээр ялын зорилго бол саяны хэлсэн 3 үндсэн зорилго. За 4 дахь зорилго бол байдаг гэж одоо онлайн номон дээр бичигддэг. Тэр нь хүмүүжлийн зорилго гэж. Хүмүүжүүлэх гэж нэг юм бас зорилготой гэж ярьдаг. Тийм учраас энэ одоо ял шийтгэлийн бодлого бол энэ зорилгоодыг илэрхийлж хангахад чиглэдэг. За тэгвэл худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг дээр ял шийтгэлийн ямар ял шийтгэлийн тохиромжтой энэ зорилгод нийцсэн байвал одоо байх вэ гэдэг бол энэ бол онол арга зүйн хүрээнд одоо эрүүгийн эрх зүйн бусад ял шийтгэлийн бодлоготойгоо уялдаж шийдэгдэх асуудал байна. Тэгэхдээ хэрв энэ төрлийн гэмт хэрэгтэй дүүцүүлж ял шийтгэлийн интервалаар нь авч үзвэл худал мэдээлэл тараах гэдэг энэ ял гэмт хэрэгт оногдуулж байгаа ял хамгийн хөнгөн байна. Хамгийн хөнгөн. Торох хэмжээний хувьд бусад ойролцоо ижил төрлийн гэмт хэрэгүүтэй харьцуулахад хамгийн бага байна. Энд хорих ял байхгүй. Хорих ял байхгүй. Өөрөөр хэлбэл бид түрүү хэлсэн итгэл өмчлөлийг чоронт хийхгүй гэдэг энэ зорилгоор миний би өөрөө энэ хорих ял шийдгэлийг нь өөрөө хасах санал оруулж шийдчихсэн. Энэтэй төстэй гэмт хэрэгүүдээр хорих ял шийтгэл байгаа. За хэрвээ ял шийтгэлийн бодлогын хувьд одоо ямар ял шийтгэлийн бодлого байх ёстой гэж үзвэл энэ эрүүгийн эрх зүйн шинжилгээ ухааны үрээ бусад ялын бодлоготой уялдуулж энийг авч үзэх ёстой. Тэрнээс биш энийг бол одоо зорчих эрхийг хязгаарлах ял энэ дээр байж болохгүй. Энэ дээр хорих ял байж болохгүй. Энд торгох ял байж болохгүй. Тэгвэл энд юу нь ямар ял байх вэ? Эрүүгийн хуульд ерөөсөө энэ 4 ял байна шүү. Ямар ял байвал энэ тэгвэл хамгийн эффект одоо үр нөлөөтэй байх юм. Албатай ажил хийх ял бол